Сайхан өглөө Бангкок хотод эхэлж байна. Гэхдээ өнөөдөр манай хоёрын хувьд хамгийн чухал өдрүүдийн нэг. Учир нь өнөөдөр шалгалтын өдөр. Телевизийн баг үлдсэн хүнсийг нь шалгаж, аяллаа турш мөнгөө хэр зөв зарцуулсныг дүгнэх болно. Харин 21,000 реалити шоуны дүрмийн дагуу оролцогчид тодорхой өдөр бие биедээ хоол хийж өгөх ёстой байдаг. Мөн өнөөдөр BJ Travel-ийн зүгээс Safari World амтны хүрээлэнгээр зочилж, шинэ адал явдалтай учрах гайхалтай хөтөлбөр гаргажээ. Үүний дараа Оги Тайланд айлаар орж, нутгийн хоол сурч, ивент тэтгэгч Баавар Шүлөө Тайланд айлдаа амтлуулна. Харин энэ хооронд Барса Бангкокт суралцаж буй Монгол оюутантай уулзах нэ. За ингээд шалгалт, уулзалт, хоол, шинэ мэдрэмжээр дүүрэн нэг өдөр эхэлж байна. За өглөөний мэнд. Шинжэнгөөл нөгөө мө хорхоонууд чинь зүудлээ. Нэрээ тэгэхээр миний амар сэтгэл зүйд нөлөөсөн байгаа. Ер нь бол өсөхийн хувьд бол өсөж байна. Гэхдээ бол сайхан үл дагаад яваад байна. Нэг өндөг шаарж идээд амин чанараа уугаад нэг Golden Gobi-гоосоо идчихэд гарыг гэж бодож байна да. Гэхдээ бас адилхан хоол газар өлсөж яваа юм чинь Барсаахтаа бас гоё хоол хийж өгмөр санагдаад байна. Тэгэхээр нэг жоохон юм нэмж авъя гэж бодож байна. Гэхдээ би одоо яг юу гэдгээ одоогоор олоогүй байна. Гэхдээ бодоол байна. Бас гоё. Юу энэ хар халуунд ийм цаг агаартай үед арьсаа арчлахгүй гарна гэх юм бол бүтэхгүй. Харин Селеногийнхоо буйнд цагаан яваад байна шүү дээ. Нарны тосын дүрхээд унтахтаа орой нөгөө кома ирлээд байгаа болохоор чигшилтэй. Тэгээ би өмсөө та нар энэ камерууд авчиж болох уу? Өглөөний цайндаа би одоо энэ өчтөрийнхөө хүс хүч нус нулимсаараа олж авсан. Бааврын хийцтэй цагаан авах гэж ойлж байгаа. Бааврын хийцтэй цагаан. Тэгээд Golden Gobi-гийн гоё шоколадтай идчихье гэж бодож чинь за усаа буцлагж явах хоорондоо нүрээ янзлж ингээд бас жоохон цаг хугацаа хэмнэ та. Ерөөсөө нэг өчигдөр аваагүй эрт тарлаа. Сайхан унтъя да гэхээр л унтаж чадахгүй. Шүнэлтэд. Энэ чихтэй газар байгаа болоод ч тэр үнгээ бүр юм булбараа болоодох юм ингээд. Селония. За би энэ Селониагийн чинь бас ер нь хэрэгэлдэг болно. Made in Korea гэж. Энэ тэр нарны туслаар нь өстой хөрөх шүү дээ. За өнөөдөр зочин ирнэ. Оройны хоолн дээр зочин ирэх учраас бутаага агшаана. Хүн чи юу байна түүгээрээ дайлна гэдэг. Өчигдөр яг хэдэн төгрөгтэй болсон л доо. Ер нь амьдрал эцэст мөнгөн дээр тогтчихсан байна. Гэрийн ажилда тун муу. Гэрийн ажлыг болвол эхнэр ууртай байвал бараг хий. Гэтэ гэрийн ажил гээд манай эхнэр чинь надаас юм ерөөсөө хийлгүүл дүмдөө. Тэгээд гэрийн ажил гэхээр аяга л угаадаг да би бараг л. За нэг хог шүртгийн аяга угаахын. Тэгэл болчдөг штэ. Тэгэл манай эхнэр чинь намайг бүр муу зан сургацөө. Удааг агшаахта эхлээд ширүүн галаар буцалгана. Ширүүн гал дээр нэг 2 минут буцалгаад галыг багасгана. За одоо ингэж зөөлөн галаар удаага жигнэн. Гэхдээ одоо та нарт уйдгартай биш вэ нүү? Ингээл өглөө болгон, орой болгон миний нэг болоо хийхийг харах. Тэ үзэгчд уйддахгүй нүү? Айгүй мөн уйдгартай залуу шүү дээ гэд. Ажил ер нь талтаа орчлоо нэг мэдсэн чинь энэ дунд би чинь ядраад байна, залхаад байна, болоод өгөөч, унти барий гэл айгүй олон ийм асуудлуудыг гарсныг амин чанараар л тавлаа шүү дээ. Улаан лойл өндөгтөө шүлийг хийхдээ юунд анхаарах ёстой бэлээ? Манайхаа намайг одоо 5 хоног энэ хоол хийхийг харлаа. Юу хийх ёстой бэлээ?
Зарим их шиг өнөртэй. Ямар ч хамттай гэмээр юм дээ. Сайх. Би ч бүр энэ хоолндоо дасчлаа шүү. Хамгийн гол зүйл чинь арьсаал зөв арчилж, зөв цэвэрлж авах хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй гэлтгүү. Тэгэл юм бол одоо ерөөсөө хүний нүүр арьс гэдэг чи одоо хүний өөрийнх нь одоо нэрийн уудас юм уу да. Тэгэж одоо ерөнхийдөө бол маш сайн арчлах гэж хичээдэг. Би одоо Селена нэг юм ам бардам, нүүр бардам рекламдаг бүтээгдэхүүн маань. Тэгээд одоо нэг би одоо ингээл реклам гээл ингээл бүр ингээл нэг үрчлэн тайлбарлаад аймааргүй байна л да. Яагаад гэвэл өөрөө энэ Селена маань маш сайн бүтээгдэхүүн байхгүй. Би одоо жил гарan одоо баг 2 жил болох ч хэрэгжилж байгаа. Өмнө нь миний хэрэгжилж исэн одоо ерөнхийдөө бүтээгдэхүүнээс хамгийн бест нь байгаа. Хийцтэй, борцтой, тэгээд шар будаатай, борцгтой цай. Гоё. Би эхлээд нэг лаус яг эхний худалдаа авалтан дээр жоохон энэ өстө бүтггүй юм байна юм өнгөөр гэж бодсон чинь тэгээ яг өөрөө нэг дотроо бодож тунгааж нэг тактик төлөвлөгөө гаргасны үндсэн дээрс одоо бүр ингээд амар ажралтай. Миний одоо бүр тэр мах чинь бүр даруй 5 хоногийн мах байна. Хоо атомал хөдөөхөр харагдчих шүү дээ. Оо али. Оо арганга. Арганга уулус нутаг. Ээж аавын бор аяг харагдчих шүү дээ. Ох ямар гоё. Гэтэ одоо нэг хүмүүс маань ингээл гадагшаа дотгошоо явхлаараа нэг дандаа юм савлсан хийцтэй цай авч очихоор нэг гадаадд байгаа монголчууд маань маш сайхан байд юм шиг. Golden Gobi маань хайн болж байгаа доо. За доор үлзээ би нүрээ будчаад буудчих. Вау. Жон давсгаа. За одоо яг болсон баха. Гоё шүү. Гэтэл хамт нь гоё байдаг. Ерөөсөө залхачлаа гэдэг мөртлөө өөр хоол идэхгүй байгаа учраас тэгж юм л да. Тэгээ бас алтан говийнх нь нөгөө шоколад байгаа учраас бас тэнцэнээс уйдахгүй яваад байна л да. Оо. Вау. Тасарсан будаж агшаачлаа шүү. Чи юу нэгтэй будааг чи хинжээ хэлбэр үстэй. Бид нэр яга будааг агшаана гэж ярьд юм бол орой оогд энэ шүлээс үнэхээр гоё хийж өгнө би. Бүр яг гоё. Помидорыг нь шарж агаад будааг нь шүлэнд нь хийж мэж идтгийн шүү гэж байгаа оогдс гоёор хийж өгнө. Энэ одоо өчигдөр хэдэн төгрөгөөр авсан нөгөө юу маань алга болчихсон. Миний баримжаа. Одоо 21,000 төгрөгнөөс 12,000 төгрөг үлдсэн гэж бодонгууд 5,000-аар авангууд бараг л ялгаагүй 4,000-аар авсан юм шүү. 5,000 өрөхгүйгээр дахиад 4,000 төгрөгөөр авсан биш харин тий. Би бараг төрүүлчих юм шүү дээ энд шоунд чинь. Тайландын Бангкок хотод Safari World Park гэдэг юм амтны хүрээлэн байд юм байна. Энд нь тийм Safari World Park гэсэн шүү дээ. Баярлалаа. 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 Ойлгосон. Баярлалаа. За сэтгэлээ хэлчихдэг. Баярлалаа. Ойлголоо. Одоо би юу ч ярихгүй. Одоо би та нарт юу ч ярихгүй. Одоо би өөрийгөө аваад явцгаач болчихлоо. Би мөнгөтэй хүн шүү. Одоо найраа гэхгүй би. Яа за. Би өчтөр мөнгөтэй болсон хүн шүү. Оо.
Бангкок хотод байрлах Safari World Park нь Таиландын хамгийн алдартай амьтны хүрээлэн сафари аяллаа цогцлборуудын нэг юм. Дэлхийн олон орны хэдэн мянган амьтдыг байгалийн орчинтой төстэй нөхцөлд тижээн үзүүлдгээрээ онцлогтой. Safari World нь Safari Park, Marine Park гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Safari Park хэсэгт жуулчид торон хамгаалттай машинаар явж арслан, бар, анааш, тахь зэрэг зэрлэг амьтдыг маш ойроос үзэх боломжтой байдаг. BJ Travel аяллыг үнэхээр бодит гайхамшиг болгон зохион байгуулдаг юм байна. Тэдний зүгээс гайхамшигт аялал зохион байгуулахаас гадна Хайнан, Вьетнамд хормын үйл ажиллагаа хүртэл мэрэгжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг гэсэн шүү. Савадика. Савадика. Эрэгтэй хүнд савадика. Мэдгүй. Би одоо өчигдрийн оройны хоолноос хойш ер нь одоо том амлахаа болсон. Таанаас юу н жоох айгаад байгаа шүү. Би л юу ч болж мэдэх юм байлээ. Өчигдөр аагийг бүр нэг өдөрт 2 өдөр үллээ шүү дээ. Тэгсэн тий одоо би бас ийм ер нь амтнаас айдсан шүү дээ. Хөө ямар хөөрхөн юм бэ? Энэ хардаа. Тэт истэ. Ааги бол одоо ингээд баг 5 хонцоод энэ агарт дасахгүй. Би бол дасцсан. Яа нэг юм хүнээс илүү гарчих гээд байна. Бүх юм ороо дээр. Би бол дасцсан. Энэ бол дасахгүй тэрэг. Ууя хойд нарны тусаа төрхөөг юм шүү дээ. Би бол түрхцэн. Яа дээр юм бэ? Би бол түрхцэн шүү. Надаас өөр илүү гарах гээд чигээд байдаг шүү. Чи юу гах вэ? Надад нэг цаашин нарны тус байгаа шүү дээ. Окей надад байгаа. Хойд нэрээ солон тий. Зөвлөхгүй шүү дээ. Чиний хэрэгэлцсэн үе би юу гэсэн. Би хэрэглээгүй та хэрэглэсэн шүү минийхийг. Үгүй шүү дээ. Тэгээ хэд хончлоо чанд 3 хончлоо. Ямар муухай. За яах. Энд чи үлээ далайн хав гэдэг лөө. Ийшээ орвол далайн хав үзэж болох юм бэ. Оо тэр штэ. Ямар сони. Яна энэ ч яг хүүхдүүдтэйгээ ярмаар санагдаж байна. Өмнө нь Таиландд ирсэн, Бангкокт ирсэн ирнэ энэ юугаар ирээг байхгүй амтны хүрээлэнгээр энэ ч гоё юм байна. Хой сайн уу? Би ч гэхдээ яг үүндээ бол нэг жоох айж байгаа. Айгаад байна. Угаасаа жоох юм амтнаас айдаг. Гэхдээ бол хорхот хоргуул юм шиг байна. Сурцсан юм байна. Харин Огигийн хувьд илүү хөөрхөн адал явдал тохиосон нь TikTok-т нэлээд алдартай сармагчинтай зураг авахулсан явдал байлаа. Сэргэлэн хөдөлгөөнтэй тэр сармагчинтай тоглож зураг даруулж байгаа Огийг харахад энэ өдрийг үнэхээр жаргалтай өнгөрүүлж байгаа нь илт. Ястаж хайцтагаад нөөс туулж явна да. Гэтэ хөөрхөн юм байна. Угаасаа эдгээр чи хорхоод хоргүй юм байна. Чаавас. Гэтэ бүр сурцсан юм байна. Энд ингээд зураг авахуулаад. Миний дотор гэхдээ яаж байгаа энэ микрофон зүрхний зохилд сонсогддог бол бүр би тэгтээ бартаж чадах юм болов. Тэрэндээ бүр үнэхээр итгэлгүй байна. Өмнө нь ийш тийшээ явхад манай цуг явжсан хүмүүс найзууд ахуулж би ахуулж чаддаггүй байсан хгүй яагаад. Миний дууч гарахгүй. Гэтэ барын зулцаг болохоор хөөрхөн санагдчихэв. Амар хөөрхөн юм бэ. Амар айгаад исэн чинь. Окей, thank you. Thank you. Гоён. BJ Travel-ийн хөтөлбөрүүд биднийг ингээд өдөр болгон сонирхолтой Таиландын хамгийн гоё гэсэн
газруудаар явуулж гин. Тэгээд та нар маань сонирх юм бол BG Travel руу холбогдох нь байна. Пока ч 50 гаруй орн зарагддаг. Одоо энэ Таиландд хүртэл пока зарагдаж байгаа. Тэгээд үнэхээр Барсахад байрт амар хайн болж байгаа. Кофегоо уучаар бүр сэргээ. Тэгээд дээрс нүл даачаад байгаа бас. Би ч одоо энийг бол нэг мөстэй аяга одоо мөстэй хийгээд авах юм бол ямар гоё гэж байна. Харахад байна. Оо юу одоо дэнэ. Ямар гоё бэ? Амар халуун байна. За одоо дэлхийний шоуг нь үзчихвэл дараа нь хүүхдүүдэд дагуулж ирэхдээ тэ энэ ч гоё гэж мэдчихвэл амар. Яа өмнө нь ийм дэлхийний шоу амар их үзсэн. Надад сонирн биш. Эбэд л үзэж явна да. Заавал явах хэрэгтэй. Юу нэ? Заавал үзэх хэрэгтэй тий. За гадаадд сурч ивэл бүр сайн дээ. Гэхдээ сурчаад буцах ёстой. Сурчаад тий үлдэж болохгүй. За гадаадд аялаж үзэх ёстой. Яг аялаж тэгэл янз л та. Тий өнгнөөсөө шалтгаалаад яг одоо ямар ч байсан гадаад яваад гадаад орчиндаа илаа танилцаад хүмүүстэй уулзаад сураад ажиллаад үзчихэд бол амьдрал чи хэрэг болно л гэхээс салахгүй. Тэгээ дээр үт чи манай өвөө эмээнэр чи гадагшаа явхад хүний газар нэрээ хичээж яваарай гэж загтал байсан шүү дээ. Тий, тэр чи тийм утгатай байхгүй юу? Чамайг нэрээр чи Барсаагаар чи хийж таньхгүй. Энэ Монгол хүн муухай юм байна, Монгол хүн байлаар юм байна гэж ойлгох юм хийвээ. Тий. Одоо бүр амар дэлхийн ундаг болсон байна шүү. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Та мөрөөдлийн хурмаа ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Цэнхэр далайн гэрэг, нар жаргах торгон агшин. Зөвхөн та хоёрын хайрын түүх. Энэ бол зөвхөн нэг өдрийн баяр биш. Насан туршдаа дурсах нандин түүх юм. BG Travel таны хүслийг бодит болгоход бэлэн байна. Нийслэгийн тийз, зочид буудал, хурмын яслал, хурмын тансаг чимэглэлээс эхлээд таны хурмыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, танд болон таны зочдод дээд зэргийн тав тухыг мэдрүүлж, цогцоор нь шийднэ. Та зөвхөн жаргалтай байхад л анхаар. Харин бусдыг нь бидэнд даатга. BG Travel дэлхийн хаанч таны хайрын түүхийг бид урлана. Өөх, энэ бүр 4 давхар гэж юу? Turtle chips. Төгс гэдэг мэдхүүч. Хамт чанарын төгс хослол Orion. Анх 20 дугаар зууны их үед эрдэмтэд уургийн пептидийг нээнгэлрүүлж Нобелийн шагналыг хүртэж байжээ. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Сарлагын уулын оргилд усны тунгалгаар ундаалж, эмийн 100 орчим ургамлаар хоололдог учраас сарлагын сүүн дагуулгадах уургийн хэмжээ хамгийн өндөр байдаг. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтолт муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах
гих мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уурга нөхөхийн тулд эдгээр 20 стакан сүү нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уурга эрдэс бодисыг 2 халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Жинхэнэ солонгос бэлэн гомон самья. Албан ёсны дистрибьютор Баясах хөлж. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад л шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цай. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мисэр бус үүдэлсээр гэрэлтэн. Цилония. Кустар. Эжи харийн илэрхийлэмж Орем Кустар. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч залуу төрх Мисэр бус үүдэлсээр гэрэлтэн. Цилония. Йоо, ямар амар том загснууд вэ? Ямар хөөрхөн сормос мормос нүд мүдтэй байт юм бэ? Энд чи өөр унтчих ш төөрхөөс. Ястрихи 300 нас шийдтүү. Итгэдэг. Ер нь үү? Тийм. 500 насаас ясна хэвэн. Pony, little pony. Ямар хөөрхөн. Одоо мэдгүй тэгээд ийм л юм болох юм шиг байна шүү дээ. Жохон айцтай. За тэгээд BG Travel-ийн аялал донд багтж байгаа энэ Safari Park-ийн энэ бар арслангуудыг хооллдог юм аялал байна. Энэ аялалдаа явна. Тэгээд энэ аялал дээр эренгууд хүн болгонд ийм мах өгд юм байна. Энэ махыг нөгөө бар жимснүүд байна бас. Жимс ногоо таганы мах юм шиг байна. Энэ таганы мах. Is this a chicken? Тийм таганы мах юм байна. Тэгээд таганы маха барнуудаа хүн байна. Гоё л ах анх удаага өстө үзэж байна. Би өмнө тэр зөвхөн Safari Park гэдэг Японд байдаг нэг паркаар явж үзчихсэн. Гэхдээ яг ийм машинаар яваад ийм хоол моол гэж үзээгүй. Зүгээр ингээд дундуур нь автобусаар яваад холоос харж ирсэн. Зураглаачаагаа аваад өөрийнхөө авчлаа. За яа. Two person. Can we use in here? Thank you so much. Yavida. Safari World. Flamingo. Хоёр хүүхдээ тэмээ байвал найдвартай Монголоос ирсэн гэсэн. Гэхдээ тэмээ ч яг угаасаа л халуунд амьдардаг ч. Тахио штэ. Тэр тахийн унаг байна. Ямар гоё харагдсан юм бэ? Энэ шоунууд одоо нисээд явчихдаг юм бах та. Тэр одоо нисэж чадчих штт. Тэр одоо явчихдаг юм бах та.
Одоо эндээ хоол нь байдаг болохоор байгаад байт юм болоо. Таиланд айлд ирсэн байна. Амар гоё хаус байна. За. Сайн байна чи Саудика тий. Саудика. Hi Саудика. Саудика. Ямар гоё юм бэ? За айлд ороод ирсэн. Гэрийнхаа эзэн эцэгтэй хоёртой уулзсан байна. Ямар гоё хаус вэ? Тэгээд танилцээ отгон тонглог гэдэг ээ. Инким отгон тонглог. Сайн байна уу? Намайг Хуа Шамин гэдэг. Энэ манай нөхөр. Одоо юм 21 мянган төгрөгөөр тийм $6 ингээд 10 хоног амьдарч байгаа. Тийм болохоор өнөөдөр бас нэвтрүүлгээр монголчуудаа Таиланд хоол бас хийж үзүүлэх гээд ирсэн. Тэгээ хамтдаа хийя гэд тэ. Бас монгол хоол хийж өгөө та нартай монгол хоол амсуулах гэж ирлээ. Өөрт чинь зориулаад 2 төрлийн Таиланд хоол хийж үзүүлэн гээд бэлдсэн байгаа. Ямар гоё юм бэ? Дааж идэж болохгүй. Тэгэд энд ямар мэргэжилтэй вэ? Ямар ажил хийдэг вэ? Хэдэн хүүхэдтэй вэ? Бас тэр талаараас. Бид одоогоос 30 жилийн өмнө Таиландд ирж амьдарсан. Энэ 30 жилийнхээ турш аялын компани ажиллаж байна. Ихэвчлэн бид гадаадаас жуулчид хүлээн авч бүх хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Нэг охинтой удахгүй 2 нас хүрнэ. Тэгээ ер нь Монголд очиж үзчихсэн нөө эсвэл Монголын талаар өөр Монгол гэхээр яг юу бодогддог вэ? Хамгийн түрүүнд. Монголд очиж байгаагүй. Монгол гэхээр тал нутаг, өвс, чарсан мах төсөөлөгддөг. Тэгээд Монголд очоорой, монголоор гоё аялын компани чи өөрсдөө бас гоё монголоор аялж явж үзээрэй. Манай Монгол маш гоё сайхан орн байдаг. Монголд аялаж очивол аль улиралд нь очивол зүгээр үү? Зуны улиралд очивол гоё. Гэхдээ бас яг юм халуун оронд амьдарч байгаа хүмүүс болохоор яг бас өвлийн яг цастай үеэр очивол цастай үеэр хөдөө гарч аялуул их зүгээр ахаа гэж бодож байна. Яг л Монголын гэхдээ хамгийн гоё одоо миний бас хамгийн гоё улирал бол зуны дэлгэр цаг их гоёо. Гэхдээ та ийм халуун оронд амьдардаг юм чинь Монголын цастай өвөл яг шинэ жилийн үеэр ирээд хөдөөгөр ажиллавал. Эхлээд хоолоо хийгээд тэгээ хоол болж байгаа хугацаанд хаамтур хийх үү? Окей. За тэгвэл ихлээ. Нарилагчаа нэг усууч болно үстэй. Усууч. Oh my god. Oh my god. OMG. Яар амар том юм бэ? Тий? Ийм том байд юм уу бар чинь? Яар амар юм бэ? Оо, бас амар юм биш үү? Ийм орос бар чинь бас амар үнэтэй юм байна. Манай барсаач энэ боломжийг алдалгүй торон хамгаалттай машинд сууж бар хооллох адал явдлыг мэдэрлээ. Нүдний өмнө авраг бар ирж мах булаан идэх тэр мөч үнэхээр адреналин мэдрүүлж байсан шүү. Сая баг хоолн дууссан ч ууралж шүү дээ. Бараг ямар баг хоол авчирдгийг гэж шүү дээ. Тэр бол аюултай хард юм байна. Гэхдээ амар юм байна. Үнэхээр амар юм байна. Яг ингээд байгаль дээр одоо бар магтаа тааралдвал юу ан ман зүгээр үнхэд өгөх юм байна. Бар бол зүгээр ганц хоб юм байна. Амар том биетэй юм байна. Тэр соёо моёо сарвуу энэ ямар амар юм бэ. Энэ ингээд жоохон шархтар
Goodbye, goodbye. За одоо амруу шидэх юм байна. За юу. Гол. 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 Чала за зару. Энийг гадар нь наачлаа. Өснө өгрөө. Тийм байна. Энэ сагалтай юм ш тараа. Та нар ч байцаа иддэг байсан юм уу? Чи яах юм? Идэх юм уу? Арилгыг байсан. Хальсын хаяад дотор талын идчихсэн юм байна. Яаж галтгоонд ороод ирлээ. За энэ ингээд Монголын өхрийн борттой ногоотой гурилтай шүүл гэдгийг одоо яаж. Тэгэхээр энэ одоо маш хурдан болохоор би ингээд хийж үзэл. Тэгээ гоё шүү ингээд манай Монголын үндэсний үйлдвэрлэлд ингээд хоол газар явхад ингээд нэг Монгол хоолны ингээд бэлтцүүлэг аваа явуулчихсан амжиж байна. 3 юм байна. 3 сар хийгээд за. За 3 халуун ногоо хийгээд за нүдхөө за нүдэд за одоо юм Таиланд үндэсний хоол хийгээд нүдэд гол нь энэ хоолоо гоё хийчихэд идүүл өстой гоё помидор идэхүү бас удаж байна. Амсаж болохгүй мүү? Нэг жоохон ингэ Татчихгүй ажим болоо. ингэж болохгүй юу? Сонирхолтой нь хятад айл зочилсон ч тогооч нь Таиланд хүн байсан тул Оги Таиланд үндэснийг салгаад хийж сурч. Ивент тэтгэгчийн Баавар гурилтай Монгол шөлөөрөө гэрийн эцдийг дайлсан нь энэ дугаарын онцлог мөчүүдийн нэг байлаа. За одоо Бангкокд Таиландд Бангкокд суралцдаг Монгол оюутнуудтайгаа дүүтэйгээ уулзахаар ирсэн. За сайн байна уу? Сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. За хоёулаа танилцъя. За Чанцалын ямагтай Чанцаа гэж дуудаж болно. Намайг Барсаа гэж дуудаарай. За. За сонин сайхан юу вэ минь дөө? Тайван да одоо тэгэл одоо Таиландын баярны хэлцэн амралтын байдалтай байж байна. Одоо амралтын үетэй юм уу те? Тийм. Ойлгомжтой. Чи энд юу н сураад тэр удаж байна? Би одоо энэ сураад 3 жил болж байна. 3 жил. Тийм. Нисхийн удирдлагаар сурдаг. Нислэгийн удирдлагаар сурдаг. Тэгэхээр одоо нисгч бол биш те? Нисгч биш яа нөгөө нэг онгоцуудын удирддаг, агаар дээр удирддаг ч гэсэн. Офис дээр сууж байгаа л одоо за 501 буухад бэлдээрээ. Аха. Яг зөв. Тэгээд төгсөөд Монголд ажиллана үстэй. Тийм, төгсөөд Монголд ажиллана гэхдээ өөр боломж олтол бас гадаадд ажиллаж болно. Гадаад одоо тэгэхээр чиний мэрэгжил бол угаасаа дэлхийн ямар ч оронд л ашиглаж хэрэглэж болох. Яг нислэгийн удирдлагаараа бол Монголд ажиллах хэвээр яг нисэх дундаа өөр мэрэгжил рүү хувраад л ажиллаж болно. Нисхийн удирдлагаараа өөр оронд ажиллаж болдгоо юм уу те? Өөр оронд болохгүй заавал нөгөө нэг улстай ажиллах хэвээр ягаад гэвэл нөгөө нэг language barrier гэдэг зүйл гардаг учраас. Тийм. За тэгээд хэр вэ? Энэ чи айгүй одоо Таиландын халууны улирал нэгэлж айгүй халуун байна. Харин тийм. Орох уу? За орё. Өнөөдөр дүүтэйгээ танилцаад гэрт нэрээд ерөнхийдөө бас За хоол аягалж өгөө. 好，现在开始做。 Монголчууд их иддэг юм шүлтэй хоолоо.
бас ядаргаа тайлдаг аа гэд. Тэгвэл эсвэл аавда хамгийн түрүүлж нөгөө нэг дээжийг хийж өгдөг тийм ёс заншилтай гэд. 有那个香料，香味，好像这是那个有那个牛肉的香味，有那个牛肉的那个香味。对，Би идэж болохгүй юм чи. Чи нэг амтгаад үзтээ. 他说他不能吃，所以就我是。哎，那个泰山的多他说松丹泰也是多的呢，大概是。 Сомдан тай.你们会吃这个吗？会吃。 надад бол нөө байцнаас наа чи үнэртэж байна. 是吗？ 对， ингээд амар гой үнэрч байна. Энэ бас Таиландын нөгөө бас ингээд хамгийн алдартай манай шиг одоо цөм юм байна. Гапа мо. Алдартай Гапа就是这个。яг итгэж юм шиг даавна. 就是那个肉末。 Оо хуурсан мах шиг үнэртэж байна. Йоо. Үнэхээр бүршүүлсэн ялгараад. Яг нөгөө нэг мах хуурчдээ шээ. Гой сармистай хуурсан мах шиг үнэртэж байна. бас халуун байгаа. Яа. Үнэхээр бас ингээ хараа сухч чанга юм байна. Энэ ч гоё амттай байна. Сармис тийм бас мах тэгээд энэ навчин түрүүний навч ах шүү тий. Энэ гэхдээ үнэхээр гоё амттай. Яг энгийн самбивсааланд ороогол иддэн штэ. Ааха. Зүү цамцаатай адилхан. Ерөөсөө ямар ч мэдээ хамт алга байна. За. Эднийх юм дотроо лифттэй юм байна. Гэхдээ лифтээр гарахгүйгээр бид бас шатаар гараад ирлээ. Оо энэ ажлын өрөөний юм. Ямар гоё юм бэ. Ажлын өрөөний юм биш. Энэ ямар учиртай юм бол ер нь л нөгөө нэг ингээд тав цуглуулдаг ялаад байдаг шүү дээ. Нэг хүн бэлгэлсэн гинэ. За тэгвэл энэ ажлын товчхон гоё танилцуулч тий. Ажлын өрөө юм байна. Энэ зураг хаанхын зураг. Ингээ хойдлоо ингэж нэг гоё байлгаж яг иймэрхүү хүн хийслэгсэн юм байна л да. Одоо тийм гоё мэдрэмж өгдөг зурнаа. Одоо биднэрт бас Монголд бас тийм тал нутаг зураг мураг гэдэг шүү дээ. Нагагуучаад байна. Энэ хятадын зураг. Энэ онцлогны өрөө юм байна. Ямар гоё бэ. Ямар гоё. Эдний энэ байрных нь энэ ингээд нэг зочид ирэнгүүт одоо энд байлгадаг. Зочдыг байрлуулдаг өрөө гинэ. Энд чинь балконтой юм байна. Ер нь их том. Тэгээд интерьер дизайнер нь айгүйх таалагдж дизайн. Энэ болохоор номын тавиур. Номын тавиур байна. Юураас цай цуглууд юм. Цай нөгөө хятадууд чинь цайгаараа бас алдартай болохоор айгүйх цай цуглууд юм шиг байна тий. Энэ авжуур ямар гоё загвартай авжуур ээ. Гоё байна. Хөрхөн жоохон охинтой байна. Охин нь одоо 2 хүрэх чаас яг манай охинтой ээжлэг. Хүүхдийн нарсаж хүүхдээ санд. Ер нь л номын өрөө шиг. Тийм орж иж нөгөө номоо уншдаг өрөө нэ. Энэ хүүхдийнх нь өрөө гинэ. Нөгөө гүнжийн өрөө штэ сайгүйгээдсэн. Гүнжтэй их том өрөөнд. Гүнжтэй ер нь их том өрөөнд өнгөрч онцдаг бол тэ. Тэгээ хамгийн том цонхтой өрөөгөө хүүхдээ өрөө болгосон юм. Агаараа ус оруулах гэсэн болов. Nice. Онцлогных нь өрөө нэ. Оо ямар гоё сэлгтэй юм бэ. Гоё юм байна. Таалагдчих шүү. Өстой гоё юм байна. Энэ доторх одоо энэ загвар интерьерийн одоо өөрсдөө гарсан уу эсвэл зөв шууд ингэ худалдаж авсан уу байруулсан юм болов? Энэ доторх одоо ингээд засал маслын бүгд ингэ өөртөө хийсэн. Ер нь л худалдаж авсан. За ингээд гэртээ ингээд зашлуулсанд маш их баярлалаа. Тэгээд та хоёртой ингээд Монголынхаа үндэсний үйлдвэрлэл ингээд Монгол энэ хоёр бол хоёулаа Монголын өөрсдийнх нь үндэсний үйлдвэрлэл. Тэгээд ингээд энэ Монгол гэр дотор нь шоколад яг үндэсний үйлдвэрлэл шоколад байгаа. Golden Gobi.
За энэ бол бас монголчууд өөрсдөө гаргадаг ингээ баавар гэдэг түрүүний өөрийн хоёрын эдсэн шөл байгаа. Тэгээ ядарсан үедээ бас хийж угаарай гэд. Энэ бол Монголын сүйтэй цай тэгээ борцтой сүйтэй цай байгаа. Тэгээд бас л ядаргаа тайлнаа гэд. Энэ нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч одоо BJ Travel-ийн хамт олон маань та хоёрт бас ингээд ийм зэс аяг ааруул гэдэг бол Монголын одоо үндэсний одоо цагаан эдээ байгаа. Тэгээд хүндэлж байгаа хүндээ ингэж дээшээ харсан аягтай юм ааруул сүү цагаан эдэгээ барьж хүндэтгэлийн юм ёс байд юм аа. Тийм болохоор та хоёртай ингээд барьж ийна. Тэгээд энэ зэс аяг нь ямар учиртай вэ гэхээр зэс аягандаа ус хийж уул хүний эрүүл мэндэд айгүй ач тустай байдаг. Тэгээд монголчууд их тэгэж уудаг. Тэгээд та хоёрт бас хүндлээд өгж байгаа манай BJ Travel-ийнхаа. За баярлалаа. Маш гоё айлаар зочлоо. Энэ болгонтой нэг Таиландын хамгийн алдартай бүтээгдэхүүн гинэ. Одоо ингээд одоо гарын тос юу байдэн тийм. Одоо наач нөгөө амин тос гэж амин тос байгаа юм байна. Таиландын хамгийн нэртэй гинэ. Энийг нөгөө оролцогчтой өгөөрэй гинэ тий. За баярлалаа бэлээ. Орой уучлаа. Энэ болохоор одоо цог нөө зургийнх нь хамт олон багт нь өгж байгаа шүү. За баярлалаа. Ямар их бэлэг аваад байна. Чөлөө юм манай яа. За баярлалаа. Зөндөө бэлэг аваа санаа зовоод. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BJ Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт эхлүүлээрэй. Шинэ улс, шинэ соёл, шинэ дурсамж. Таны аялал бүрийг илүү тухтай, аюулгүй, аз жаргалтай байлгахад бид танд туслана. Манай аялын компани нь чанартай үйлчилгээ, найдвартай хөтөлбөр, туршлагатай хамт олноороо аялагч бүрт мартагдашгүй мөчүүдийг бэлгэлдэг. Та Таиланд, Лаос, Хятад, Вьетнам, Индонез зэрэг олон улсын сонирхолтой чиглэлүүдээр аялаж, үзэсгэлэнт байгаль, түүх соёл, өвөрмөц амьдралын хэв маягийг мэдрээрэй. Бид зөвхөн аялал бус, сэтгэл дүлдэх, дурсамж бүтээдэг. Тэш дүүрэн дурсамжийг BJ Travel-тэй хамт. Анх 20 дугаар зууны их үед эрдэмтэд уургийн пептидийг нээнгэлрүүлж Нобелийн шагналыг хүртэж байжээ. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүүнээс гарган авсан юм. Сарлагын уулын оргилд усны тунгалгаар ундаалж, эмийн 100 орчим ургамлаар хоололдог учраас сарлагын сүүн дагуулгадах уургийн хэмжээ хамгийн өндөр байдаг. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтвол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 стакан сүүг нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мисэр бус үүдэл эсээр гэрэлтэн. Силония. Сингапурын номер 1 кофе Poca. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай баавар сүйтэй цай. Сингапурын номер 1 кофе Poca.
Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивент итгэгч. Дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ. Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч. Залуу төрх Мессер бус үүдэл эсээр гэрэлтэн. Целония. Ивент итгэгч. Амин чанар. Амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент итгэгч. Сингапурын номер 1 цай Poca. Сингапурын номер 1 кофе Poca. За тэгээ миний дүүгээ амьдрал ах уу хичээл ном хэр зэрэг байна? Одоо 3 дахь курсээ бараг дуусж байна. Одоо 5 сар ингээд дуусч байгаа. Тэгээд ер нь л basic training гэж байдаг аахгүй юу? Одоо миний мэргэжлийн тэр basic training-гээ сая дууссан. Одоо сертификат авах гээд байж байгаа. Дадлаг гэсэн үг шүү дээ, тий? Ер нь л нөгөө simulator дээр практик хийгээд бүх зүйлээ үзэж дууссан гэсэн юу basic information. Тэр л бол эндээ Бангкокт. Тий. Зүг. Анх ер нь энэ сургуулаа яагаад сонгож энэ мэргэжлийг сонгосон юм? За энэ мэргэжлийг бол би багаас мөрөөдөж ирсэн. Ингээл 6 дахь ангиас хойш ер нь мөрөөдөж ирсэн. Яагаад гэвэл нөгөө нэг би физикийн сонгонд явдаг байсан. Тэгээд физиктэй айгуу туртай байсан. Тэгээд ер нь багтаа нөгөө тэнгэрлээ айгуу хардаг байсан. Тэгээд тэнгэр дээр ч онгоцод яваал идэв штэ. Тэгээд жоох хөвгчтэй айгуу юм сонирхолтой байдаг. Тэгээд сонирхлоо хөтлөөд энэ мэргэжлийг дагаад. Тийм. Тайландын Бангкок хот бол Тайланд улс дотор хамгийн өндөр өртөгтэй хот баха тий. Тэгэнгუთ ерөнхийдөө одоо ингээд оюутны зардал ерөнхийдөө танаа сургуульд одоо дотор байр байдаг юм уу? Тэгээд дээрэс нь одоо бас чамшиг ингээд одоо сургуулаа төгсчөөд гадагшаа суралцах боломж олцоо хайж байгаа хүүхдүүд байвал Тайландыг сонгосон болсон шалтгаанаа тэгээд бас энд суралцах давуу талын талаар ярьж өгөөч. За тэгэхээр энэ сургуулийн талаар бол би ээжийн найзаас мэдэж авсан. Тэгээд манай сургууль болон MCAA гэдэг нөгөө Монголын иргэний нисэх 2 MOU гэдэг гэрээтэй байдаг. Тэгээд сургуулийн чанар нь угаасаа сайн. Тэгээд тэнцэнээс ингээд suggested болоод энэ тэндээс санал болгоод тий. Тэгээд ирсэн юм тий. Би ер нь бас нөгөө нэг хүмүүс ч нөгөө зүүн өмнөд Азийг нөгөө аюултай гэж хардсан шүү дээ. Тэ. Тэнгүүд гэрийнхэн юм аах ер нь айж исэн үү? Чи өөрөө айж исэн үү? Манай гэрийнхээ ерөөсө тэр мэрэгчлэр бодоогүй. Тэнгүүд зүгээр л ингээд мэрэгчлэрээ дагаж мэрэгчлээ мөрөдлийнхаа мэрэгчлийг сурах гад явж байгаа өөстө бүгдээр ингээд айгүй амар happy болоод тэгэл ерөөсө тэр мэрэгчлэр бодоогүй. Тэгэл наваа зүгээр ингээд 23 кг чин данте 18-наас тохны тэгэл ганцаар ингэ өгөөж явуулсан. Тийм. Тэгээ сургууль дээр ирсэн. Тэгээ сургууль дээр ирсэн. Ер нь л яг хоо Бангкокын айгүй мафия хотмот гэл айгүй ингээд хүмүүс чи тийм нийтлэг ойлголттой байдэн штэ. Тэгээд яг ирсэн чинь тийм биш байсан айгүй safety ямар ч тийм гимт хэрэг мэрэг байхгүй. Тийм айгүй ээлтэй аюулгүй хот байж таарсан. Ер нь Тайланд хүмүүс ингээд бас зүгээр миний анзаарснаар ингээд Бангкок ч одоо баг 6-7 дахь ирж гин үү. Ер нь тэгэнгүүт ингээд Тайланд хүмүүс их тийм найрсаг хүмүүсийг санагдаад байдаг шүү дээ. Тийм. Тийм яг. Тусч. Тийм айгүй тусч. Тийм. Тэгээд хүн ингээд тусламж гооход ерөөсө татгалздаг айгүй найрсгаар үлээж явдаг тийм. Тэгээд харин бас нэг уур нь үрээд ч юм уу одоо бүр тэгж тэр ааш цангийн ашиг давраадах юм бол айхтар шир хүмүүс үлээ тий. Ер нь л яг тийм одоо жишээ манай найзууд хүртэл айгүй тийм тусч идэг. Ерөөсөө ингээд өөрсдийнх нь асуудал биш хахад миний өмнөөс ингээд шийдэж өгөхгүй туслах гээд ингээд бүр чин сэтгэлээс өсөд идэг хараа жоох ингээд айшин хөргөчүүл ёстой нэр ингээд нөгөө шүд араанда 100 хэдэн шүү дээ яг тэгдэг хүмүүс тий тэр тал дээр яг нэг наанта цаанд яг л балансыг олоод явдаг хүмүүс. Сая Лаосын Винтэн хотод байжгаад ирсэн юм байна. Хүү Бангкокт ирсэн чинь зүгээр юу вэ нэр хөгжлөн дээ тулцсан байж тий. Винтэн ч бас хөгжил болвол Бангкоктой харьцуулшгүй юм байна. Тий. Яг Бангкок болохоор яг нөгөө developing хөгжиж буй хот болохоор тийм байна. Арай өөр харин тий. Өстө шаал өрүүлсэн байна. Тэгээд ерөнхийдөө бас энд ингээд би ер нь яг Тайландд
нөгөө нэг юуг цагдаагийн сургалтаар хүмүүс ирж ирснийг бол санаад байдیں۔ А яг энд ингээд нисхийн чиглэлээр суралцдаг гэдэг анх удаа л чамтай уулзлаа та. Тэнгүүд одоо танаас сургууль чи ямар нэртэй сургууль юм бэ? Одоо манай сургууль гэвэл Civil Aviation Training Center гэх CATC гэдэг сургууль байна. Бүх хичээл англи хэлээр. Бүх хичээл англи хэлээр. Гэтэ нөгөө нэг мэдээж нөгөө Таиланд хүүхдүүд нөгөөсөө сурдаг учраас зарим хичээл нь бас таиландаар орох магадaltaй. Гэтэ багш нар нөгөө гадаад оюутнуудтай extra class буюу давтлах хичээл гэж англиар туснаар. Хичээлийн ачаал хэрэг байдаг вэ? Хичээлийн хуваар бол айгүй тийм уяатан байдаг. Одоо жишээ нь 9-өөс 12 хүртэл хичээлтэй суучаад 9-өөс 1 12-оос 1 хүртэл цайнд орчоо. Тэгээ 1-ээс 4 хүртэл гээд. Тэр дундаа ингээд бас 3 цагийн парн дээр бас тодорхой хэмжээний 20-оос 25 минутын бас тасарлагатай байдаг учраас нэг айгүй тийм ядраад идэг. Тийм байна. Наач бас гоё юм ба шүү дээ, тий. Одоо жишээлбэл тэтгэлэгтэй байдаг юм уу? Эсвэл яа ер нь амьдралын өртгөө яаж зохицуулдгийг төлбөр яадгийг. Тий. Гадаад сурдаг их оюутнууд манд хичээлийн хажуугаар ажил хийдэж шүү дээ, тий. Тэр талаар ямар хувьдаг вэ? Би бол яг 100% яг манай гэр бүлээс төлдөг. Бүх зүйлийг нь одоо жишээ байрны мөнгө сургалтын төлбөр яагаад гэвэл нөгөө энд нисхийн сургууль учраас тийм янз бүрийн тэтгэлэг байдаггүй. Тийм. Үнэтэй сургуулах. Тийм үнэтэй сургууль. Тийм байна. Яг нөгөө нэг одоо жишээ нь анх 23 онд ирж байхад бол баат харьцангуй гайгүйсэн ханш. Тэгээ жоохон одоо нөгөө нэг өсөөд баат өсөөд жоохон бас өндөрлөлтэй. Өндөрлөлтэй байсан. Тийм болсон. Нисхийн удирдлагын сургууль гэдэг чинь гоё юм шүү. Тийм. Ерөнхийдөө тэгээд ийм гоё мэрэгжил сонгоод тэгээ хоол газар ганцаараа сайн сураараа гол нь тэр шүү дээ. Тийм гол нь тэр. Тэгээ манайхан ч тэгээ нөгөө амар сурах гэж ирснээ шоудаад юу ч сурахгүй тэгээд дундаас нь хөтөж мөгдөөд буцаж муцаад нэг иймэрхүү ажил их зөндөө гардаг учраас 20 наснаасаа 30 нас хүртлээр 10 жил 100 гэдэг байна. Ямар ч шоу зингээ ад жаргал зугаа цингэл те бөхгүйгээр 10 жил яг энэ 10 жилийг л ажиллаад сураад зовоод өнгөрөөчих. Харин түүнээс хойш амьдралыг чинь бүх ад жаргалтай ашиг орлого амар тайван амьдралын чинь суурийг тэр 10 жил бүтээдэг. Харин тийм. Тэгэхээр түүнийгээ бүтээгээд хамгийн гол нь нийт зорилготой заавал хүрээд гэртээ хараарай. Баярлалаа. Одоо юу төгсөх гэж байна тийм. Харин юу гэл төгсөн. Тэгэл ер нь бол бүр агсан төвшний англи хэлтэй болоод дээрээс нь мэрэгжлээ эзэмшээд дээд мэрэгжилтэй болоод тэгээ буцчих юм байна. Эсвэл өөр орн руу ч явж ажиллахад болох юм шүү дээ. Тий. Гой сонголт хийсэн байна. Тэгээд ямар ч байсан баярлалаа ахыгаа гэртээ чамайг ингээд нэвтрүүлэгтээ өрөхөд бидний урилгыг хүлээж аваад ирсэнд баярлалаа. Сайхан ярилцлж гин хоёулаа. Тэгээд эндээс би бас бэлэгтэй ирсэн. Тий. Тэгэхээр би өөрөө мөнгөгүй ч гэсэн манай спонсоруудын бэлэг байна. Мэдээж спонсор. Бид гэхдээ ингэж байгаа шүү дээ. Би одоо 5 хоног заяа. 5 хоног гэхэд би 6 хоногийн хоолныхоо хүнсийг 10,000 төгрөгөөр авсан шүү дээ. Яа, надад аргасаа зааж. Би ч юм аргаа зааж. Харин тэгэж. Яа, би л яг үннийг хэлгээд л нөгөө яг уу амьдрэг л дээ. Яг хүн ингэж амьдрын гэж бол байхгүй. Би зүгээр 10 хоног эн чин гүрээчи гэдэг юм зорилго тавьсан. Тэгэнгუутаа би юу хийж байгаа гэж. За ямар ч байсан шингэний дутагдлалд орж болохгүй, уургийн дутагдлалд орж болохгүй, шин тэжээлийн дутагдлалд орж болохгүй, бас амттай нүүрс усны дутагдлалд орж болохгүй гэж бодонгуудаа би штэ өндөг помидортой шүл. Яг миний соёудны амьдрал аяа мөнгө голцоор хийж иддэг арга. Тэгэл өндөг помидортой шүлийг би хийгээл нэг дор хийнгуудаа шууд нөгөө энэ уутнууд байдаг штэ ингээд юм шүл хийждэг. Тийм уутан тэгээ хөлтөгцсөн. Тэгээ шууд гаргаж ирж халаагаал өндөө утгаал тэгэл будаага жигнэд бас хөлтөгцсөн. Тэгэл нэг аяг жижиг будаа авч тавил шүлтэг гэдэг нь ч бүр амар цадж байгаа юм чинь. Тийм. Дүүрээ. Амар цадаа. За дүүдээ. Манай 21,000 шоуны маань спонсорын бэлгийг өгнө. За энэ бол угаасаа л монголчууд гадагшаа явахдаа хүмүүст бэлгэлдэг энэ Golden Go Beach Club-ны Hazelnut
эхлээд нөхрөө. Энийг өстө хараагүй мэн. Тэг наадтаж амар гоё шүү. Чи идэрээ заяа. За тэгээд энэ Монголын угсаатан язгууртнуудын юутай дээлний загвар хувцсаар ингээд загвар гаргасан сүтэч эхлээд байгаа шүү заяа. За баярлалаа. Би бас энийг ингээд яг энэ угсаатнуудын ингээд таглаа найзуудтай өгөөд айгүй тийм сонирхолтой тийм энэ юу вэ? Энэ яг юу вэ гэдэг айгүй тийм сонирхолтойгоор айгүй баяртайгаар хүлээж авдаг. Nice. Nice. Эх орноосоо хоолойгоо хүнд их нутгийн чинь санагдуулам хийцтэй цай бэлгэлж байна. Баярлалаа. За наад хийцтэй цай чи айгүй хөөрхөн заяа. Энэ ерөөсөө ингээл нэг удаагийн дотор борцтой. Тэр борцтой. Чи цайгаа найруулаад энэ хараа дотор бүр борцтой. Тийм борцтой. Заяа. Тайгийн баавар гэдэг юм брэнд. Энийг ингээд гадагшаа явж яваад бас гадаадад амьдарч байгаа чам шиг амьдардаг сурдаг монголчуудад бэлгэлэхэд үнэхээр гоё байх. Харин үнэхээр гоё юм. Тийм. Тэгээ сүйтэй цай заяа. За. Борцтой, шар тостой. Наадах чинь шар будаатай. Тийм. Тэгээ наадах чинь ингээл уугаа сууж яхад уртын дуу сонсогдсон шүү дээ. Чигэнд уртын дуу сонсогдоод ингээ наадмын өглөө ч юм шиг санагддаг. Тийм бага. Тэгэд энэ тагийн баавар гэдэг энэ бас хийцтэй энэ нөгөө ахын жоохон ачаанд зүгээр ойлгоод байна. Энэ цайгаа бас дүүдээ бэлгэлж байгаа маа. Баярлалаа. Ерөнхийдөө одоо Бангкокт амьдардаг гадаад хүн байхад ер нь хэр байдаг талаар одоо оюутнууд ирэхдээ хамгийн ихэнд одоо за тим юм аа бэлдээд ирээрээ гэж хэлэх зөвлөгөө байна уу? Энд AC айгүйх энэ тэндгүү мал залаар явж идэг. Тийм учраас нэг ноолорон цамцтай ирээрээ л гэж хэлнэ. Халуун орондоо? Аха. Тэгвэл яг AC-ний кондишны ханиад гэж айгүй амар байдаг. Тийм. Тэрнээс жоохон сэргэмжлээд нэг нэмхээ ноолорон жин цохоод айгүй ханиад төрдөг. Халуун хүйтэн нөгөө харшин гэж яриад байдаг шүү дээ. Яг тэрнээс л үнэхээр хаширсан. Яг нөгөө нэг сургуулийнхаа requirement-ээс шалтгаалаад би болохоор энэ нөгөө англи хэлний оноогоо өгөөд эссе бичээд тэгээд ярилцлагаа өгөөд тэгээд ирсэн. Цагийн ажил авахгүй. Гэтэ би ганц хоёроо бас орчилга хийжтэй. Тийм шүү дээ тий. Тэгвэл бас дан гэж аваад айгүй зү. Энэ дээр хичнээн Монгол оюутнууд байт юм бэ? Би одоогоор бакалавр миний мэдхийвэл манай сургуульд одоо нэг 3 оюутан байгаа. Гэтэ 4 курсын ихч манд саяхан төгссөн. Тэгээ одоо буцаж байгаа. Тэгээ надтай хамт дахиад өөр нэг монгол найз маань сурдаг. Энэ Бангкокт амьдардаг монголчууд ч юм уу, Тайландд амьдардаг монголчууд ер нь хоорондоо холбоотой байд юм уу? Ер нь холбоогүй яг нэг жуулчлаар ирж байгаа хүмүүс л байдаг. Гэтэ яг Мерсер яг нэг гадаадын байгууллагад ажилладаг ах эгч нар л байдаг. Тэд нартай бол би яаж иж байгаа холбоо. Тийм байна. За, манай 21,000 шоун дээр хамт байгаа үзэгчдэд баярлалаа. Миний удирдахтай ярилцлагыг сонирхолтой болгож өгсөн Чанцаадуудад баярлалаа. Одоо энэ нэвтрүүлгийн турш дандаа ОГ битээр гарсаар байгаа хүмүүс жоохон уйдчиж магадгүй. Тийм учраас одоо ярилцъя. Тэгээд одоо нэг хоёлаа ингээ чамайг одоо чамайг таньдаг чиж танаа хамаатан садан аав ээж найз нөхөд ингээд таньдаг хүмүүстэй бичлэг төвшүүлж. За тэгээд манай гэрийнхэн одоо ийм нэвтрүүлэгт оролцож байгаа ерөөсөө мэдгүй явж байгаа. Харин би хэлээгүй байгаа. За юуны түрүүнд ээж авдаа Сэн оо ингээд нэвтрүүлэгт оролцоод явж гин. Тэгээд өдийг хүртэл намайг supportолж намайг өдийг хүртэл ингээд дэмжиж ирсэн. Үнэхээр их баярлалаа. Хайртай шүү. Ялангуяа ихчтэй бүр их хайртай шүү. Тэгээд зоригтой өрөөд удахгүй очноо. Тэгээд зоригтой өрөөд удахгүй очноо. Өнөөдөр хань явахаас өмнө нэг асуух гэсэн. Өнөөдөр нөгөө манай хоёр оролцогч маань бие биендээ зориулж хоол хийж өгдөг байхгүй юу? Тэгсэн чи ахт нь сонгон сармис байхгүй. Ер нь танахаас сонгон сармис судалдаж аваад явчих гэвэл боломжтой. Болно. Надад гэтээ сонгон авахгүй сармис л. Сонгон байхгүй. Сармис л. Сармис л. За авчи. Хэдэр зарах вэ? Зарахгүй өнгөө өгч. Өнгөө өгч болохгүй. Тийм би заавал худалдаж авах хэрэгтэй. Нэг бат. Тийм. Тэгэл та. Нэг бат гэсэн над 5 бат шүү дээ. Нэг бат чи надад 4 бат өгөх юм уу? Болно. Бага мó. За. Би тэг чараа бас хүний сармис авчиж бүхэл нэг ганцхан баатаар сармис авчиж хариултаа нэхэд байгаа шүү дээ. Надад чи 4 бат өгөх юм уу гэд. 4 бат авчлаа. За.
За. Одоо саримсаа авъя. Ийм ярилцсан сэрмэс. Болж байна. Ялгаагүй сэрмэс. Хамаагүй энийг нь авчи. За би ингэ. Баатар зэрэг. Нэг баатар уу? Арай их болцсон уу? Зүгээр зүгээр. Тэгээ арилгаагүй 3 хүмсийг л авчи. 3 хүмс сэрмэс. 2 3 Гой. 3 хүмс сэрмэс нэг баатар авлаа. Дүүгээсээ. Баярлалаа. Зүгээрээ. За амжилт хүсье дүүтэй. Маш их баярлалаа. Нэг баатар 3 хүмс зарсан. Баярлалаа. Баяртай. За баяртай. Харин орондоо зориг мөрөөдлийнхөө төлөө суралцж яваа монгол залуусаа харахад үнэхээр бахархмаар санагдана. Өнөөдөр Тайланд улсад олон монгол оюутан төрөл бүрийн мэрэгчлэр суралцж, мэдлэг боловсрол эзэмшин ирээдүгөө бүтээхийн төлөө хичээж байна. Тэр дундаа нисхийн удирдлага шиг өндөр хариуцлага, нарийн мэдлэг шаардсан мэрэгчлийг сонгосон нь өөрч онцгой. Манай залуу үе үнэхээр гоё олжээ. Дэлхийд өрсөлдөх мэдлэг эзэмшиж, өөрсдийгөө хөгжүүлж байгаа энэ залуус удахгүй их орондоо ирж олон сайхан бүтээн байгуулалт, шинэ хөгжилд хувь нэмрээ оруулах нь гарцаагүй. За, ерөөсөө ойлгомжтой нэраа 3 өндөг 4 улаан лойл, нэг жоохон ногоон сонгон, 3 хүмс сармис. Тэгээд 240-51 баат байна да. Яг үлдсэн мөнгө нь шүү дээ 111 баат гэдэг чинь заавч. Ингээд 5 баатнаас хариултанд авсан 4 баат. 114 баат гэдэг чинь 114 бат 12709 төгрөг гэж байна яг одоо. Сайн амьдрсан. Харин гэхдээ гол нь юу гэхээр энэ ч одоо амьдрах байр, уух юмд бол мөнгө төлөхгүй. Дээрээс нь нөгөө нэг айлуудаар яваад ганц нэг хоолоо идчихэж байгаа. Дээрээс нь нөгөө юу ятж байгаа. Манай нөгөө тайгын бааврын нэг хоол идсэн шүү дээ. Тийм. Тэгэнгუთ өчигдөр орой бол юм ядаагүй явж байгаа байхгүй. За 240 50 54 254 баат 28318. Одоо эн чинь маргааш өглөө, маргааш орой нөгөөдөр өглөө. Маргааш өглөө энийг идчихэд Паттаяд очингуудаа дахиад 2 өндөг авчих нь шүү дээ. Улс орон болгонд нөгөө нэг өөрсдийн үндэсний соёлыг, үндэсний уламжлалыг танилцуулах, түүхээ томруулах шаардлага байдаг. Яагаад тэгэхээр тэр бол тухайн үндэстний залуу үед өөрөөрөө тэр үндэстэн болж төрсөндөө бахархах сэтлийг өгж идэг. Тийм сэтэлтэй байна гэмээн тэр нар улстай хайртай байна. Улстай хайртай байна гэмээн улс урт наслахны тийм ээ тусгаар тогтнол нь бүрэн бүтэн байх нэ. Үүнийг бүгд мэддэг. Бүгд хийдэг. Тэр үтгэл зарим улс одоо бүр монголчуудын түүхийг булаацалтаад энэ ч манай түүх гэсэн сууж штэ. Тийм одоо үгүй яах вэ? Тэгээд бид нэр чиний хэлдгээр тэр олон хаадын түүхийг бид нэр гаргаж чадахгүй, хийж чадахгүй. Улс нь угаасаа тэгээд бодлогынхаа хүрээнд юм хийгээд мөнгө өгөөгээд өгч чадахгүй. Мөнгөний өхөөр араас нь эднэр хулгайчууд улсаас мөнгө авчиж гээд янз бүрээр манайхан ч доромжлон бичнэ. Тэгээ нэг бол түүхэн кино хийхээр мөнгө улсаас мөнгө өгж дэмжээч гэдэг хэсэг хүн бий дэмждэг. Яахаараа түүхэн кинонд улс мөнгө өгдгийг гэж эсэргүүцдэг хэсэг хүнч бий. Зүгээр хэрвээ миний хувийн бодол бол ер нь улсууд өөрсдийнхөө уламжлалыг, өөрсдийнхөө түүхийг, өөрсдийнхөө дархлааг тогтооход киногоор дамжуулаад заавал тэн дээр хөрөнгө хийж идэг. Заавал хийж идэг. Ялангуяа бүр одоо онцгойлон ярих юм бол манай хоёр хөрш Солонгос, Турк, Америкийн нэгдсэн улс тэ Япон гэж сүүлийн жилүүдэд Японч гэсэн яг тийм хандлага руу орж байна. Тэгэнгუთ
энэ чинь бас чухал байгаад байна л да. Кино чинь. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бас бид нэр ойлгох хэрэгтэй баха. Тэгээд ер нь яагаад ингэж түүхэн кино хийхээр л нэг хэрүүл гарчдаг. Түүхэн кино хийхээр л маргаан үүсчдэг. Иймч байгаагүй, тиймч байгаагүй гэд. Яг үнэндээ тэнцээ ингээд баримт бичиг дээр яг түүхийн сурвалж дээр судалгаан дээр бичигдэж үлдээгээгүй л болвол хинч мэдэхгүй шүү дээ. Тэнд юу болсныг. Тэ? Бид нэр ерөнхий томлоод үйл явдлыг тэр хүн тэдэн оны тэдэнд тийшээ очиод тэрнтэй уулзав, тийм юм яриав. Тэдэн оны тэдэнд төрөөд тэнд амьдраад тэгж нүүж яваад тэдэн он нас оров гэдэг ийм бүдэгхэн түүхтэй хүмүүс маш олов. Энэ чи кино ихт яах юм? Цохоо шүү дээ. Тэ? Тухайн хүний бодит байгаа баримтнаас нь тулгуурлаад тэрэн дээр нь түшгэлж жагаад за зохиол нь ийм байна. Иймэрхүү хүн байсан юм байна. Ингэж явуул яг аль зохио шүү дээ. Түүхэн кино зохиол контентууд нь хүмүүсийг өнгөрсөн үеэ илүү сонирхож, өв соёлоо танин мэдхэд ихээхэн нөлөө үзүүлдэг. Заримдаа нэг номноос илүүтэйгээр нэг сайн уран бүтээл хүмүүсийн ой тойнд үлдэж түүхийг мэдрүүлж чаддаг шүү дээ. Гэхдээ үүний нөгөө талд бодит түүхийг хэд драмжилж, өөрчилж харуулах эрсдэлч бий. Урлагийн үнцэг оруулах нэрийдлэр үнэн баримтаас хэтэрхий холдох нь хүмүүсийн ойлголтод буруу нөлөө үзүүлэх үеч бий. Тэгэхээр түүхэн сэдвтэй уран бүтээл хийх нь зөв үү? Эсвэл болгоомжтой хандах ёстой юу гэдэг дээр хүн бүр өөр өөрийн байр суурьтай байх болов. Харин үзэгч та бүхэн энэ талаар юу гэж бодож байна? Хоёр холдоо очноо. Тансаг очноо. Хайрын өндөг. За миний үлдсэн хүнс гэх юм бол ийм байна. Энийг өнөөдөр нөгөө айлаас авсан. Энэ шар тосыг болохоор өнөөдрийнхөө хоолнд хэрэглэх гээд нөгөө нэг хийцтэй цайныхаа шар тосыг авч үлдсэн. За энэ бол нөгөө нэг борцтой гуралтай шөлөө хийж идэхдээ би амтлагчийг аваад үлдсэн байсан. Өнөөдөр хоолндоо хий гэж бодоод. За тэгээд сүүлийн худалдаа авалтны сонгон луван байна. Өчигдөр өсөж орж ирээд энэ талын нөгөө өндөгтэйгөө дахиатайгаа хуурж ицсэн шүү дээ. Тэр нь ингээд авцсан байна. За тэгээд 4 өндөг авсны 3 байна. За тэгээд нөгөө нэг авч яваад хөлдөөгөөд чанаа давслаад байгаа дахиа маань үлдэгдэл нь байна. За миний хүнс бол ийм байна. Гэхдээ нэг асуудал үүссэн. Лаосаас нааша эрэхтэй нөгөө нэг 2 бондгор луун нэг 4 саримсаа жижигхэн уутанд хийцэн байжгаад тэр маань хаягдаад хаана хаягдсанаа мэдэхгүй болохгүй байгаа. Тэгээ энэ бол миний өөрийн буруу. Тийм болохоор одоо яа гэх вэ? Тэгээ тарин дахианы мах маань хууттайгаа овоо ирсэн нь их юм. За тэгээ мөнгө гэх юм бол харин өчигдөр нөгөө нэг шалгалт төсвөр төвчээр давж шагналын мөнгө авсан. Ингээд 140 байна. Тэгээд үлдэгдэх мөнгөө тоолоод шууд их чинь те 160 180 за ингээ 200 баат байна. 200 баат дээр энэ маань 10 гэсэн те энэ маань 10 гэхээр 210 за тэгээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 13 гэдэг чинь 223 бааттай байна одоогоор. Миний бол маш хурдан болно. Яагаад тэгэхээр дахиад маань угаасаа юу бэлэн гэ бос хоолнууд маань ер нь бол бос юмнууд маань ер нь хурдан болдог. Луунгаа харин хурдан болгохын тулд үрээд хийч. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тай хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч Дэлхийн амт чанарыг
Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч залуу төрх мессер бус үүдэл эсээр гэрэлтэн Целония. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад л шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цай. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадный крем. Сингапурын номер 1 кофе. Пока. Оригинал халуун ногоотой булдаг. Хоёр дахины халуун ногоо. Халуун ногоотой карбонара. Бяцлагтай халуун ногоотой. Ямар ч үед таны таалал нийцэх халуун мэд төгөлцөх амт. Булдаг. Самьян брендийн албан ёсны дистрибьютор Баясах хуулж. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадный крем. Цэглэнгийн өх. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мессер бус үүдэл эсээр гэрэлтэн. Целония. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Хаашаа юм болоо хөөе. Хитэн тоот юм болоо хөөе. Муу юм шүү. Оо за сайн уу. За өрөндөргөө. Та чи 2-5 голтой ирж шоконд оруулах юм аа. Би бол амар хол. Би хаан суух юм. Дээшээ суу. Оо за. Би таныг дээшээ суулгах. За би чамд хийс ирсэн хоол энэ зэрэг. За. Юу юм бэ ахаа? Айгуу тийм. Зүгээр сууж. Хэмжээний юм бол авчихлаа. Сууж. За. 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 Оба. Оо яа за. Оба. Оо. За баярлалаа. Камсамита. За маш баяр. За миний бол ахаа махтай бол. За. Дахианы махан хуурга. За. Тэгээд дээрэс нь ингээд амин чанарыг шоколадны кремтэй миксер дээр дархлаад дэмжих шейк хийсэн байна. Хүүх за. Амсаад үзээ айгүй аятайхан болсон байна гэж би бодож байна. Тэгээд ойр та махцах их хоор хийсэн баг. Хоёлоо хамт л хийсэн ш нь айлд. Айлд харин тийм. Тэгээд дахианы маха өөрийнхөө хэд дахианы махаас нилээ ахиухныг аваад хуураад сонгонтой ловонтой. Тэгээд энэ ногоонгийн юуг ин өнөөдөр айлаас худалдаж авсан мөнгөөрөө. Яг энэ хоолнд нэг ногоон дутагдаад байгаа гэж өдөржин бодож яваад. Тэгээд таныг бас шүрлэг хуураад байдаг. Тэгээд өндөгний ороомог хийсэн. За. Өнөөдөр миний чамд хийж ирсэн хоол бол одоо ерөөсөө миний өдөр болго хийж байгаа бол. Дандаа би яг ийм л хоол хийж байгаа заяа. Гэхдээ миний өдөр болгон иддэг будаанд өндөг байхгүй. Тэгээд энэ бол шарсан өндөггөөр амталсан хуурсан будаа. Тэгээд улаан лойл тэгээд дээрэс нь өнөөдрийн улаан лойлтой шүлэнд саримстай. За. Саримстай сонгонтой. Би ерөөсөн саримс сонгон хийдэг байсан. За нэг иймэрхүү боллоо. За баярлалаа. Тэгээд би Гэтэ хоёлаа энэ будаага хуваагаад идчихье. Яа тэгэхээр би будаа ер нь жоох идэхгүй нөт хурах гад тэгж жаа. Гэхдээ талын нийт та талын нийт би ч юм бас их чи бага иддэг. Тэгээд наа ч өсөг байх юм шүү дээ.
Би турах гэдэг юм уу? Тийш дээ. Будаа идэхгүй байгаамаа гэж. Тэг би будаа. Тэгээ наа чи амтлагчтай. Яасан гэхээр нөгөө нэг би хоёулаад нэг бааврын нөгөө нэг гомтой шүл өгсөн штэ. Тэр дотороос амтлагчийг би ингээд хадгалцаахгүй юу? Энэ хоолоо амтлана гэж бодоод амар гоё амтлаа. Тэгээ тэрэндээ амтлаа. Дээрэс нь шар тусаар хуурсан. Шар тус нь яагаад тэгэхээр өглөөний борцтой цайны шар тусаа оройны барсаахын хоолыг хуурыг гээд аваад үлдсэн. Вау. Амар гоё амтлаа. За шүл би ч угаасаа шүлэн дуртай хүн дээ. Үнэхээр гоё амтлаа. Вау, ямар гоё юм бэ. Тэгээд дархлаа унж байгаа ядарч байгаа гэж бодоод амин чанараа шоколадны крем хоёрыг миксэрдэж ингээд шейк хийсэн. Сандарлаач ёо сая орж ирэх гэж өөс энэ хав ширээ мэрээ тавгийн идэ мэдээ. За очиж үлээж авах чаа гэж зүгээр. Дүүлийн будан самсаг ба. Оо би скана хардаас хандраад ингээ сканаас. Ингэ сандарсан биш. Ямар гоё юм бэ. Тэгээ гоё бүр юм нэг амттай хийх гэж хичээлээ. Оо энэ ямар гоё юм бэ. Та бүр энэ ийм шүлийг угаасаа гаргуут хийд юм шүү. Хятад рестораны нөгөө нэг өндөг бомбертод шүшгэл амттай. Гоё юм уустай. Янзын гоё. Чиний энэ дахианы махал бүр нэг тийм өвөрмөц гоё юм байна. Нэг байдаг дахианы амтлагч биш. Тийм. Наад энэ ногоон өнгийн ногоо чинь эдний саяны Таиланд айл Таиланд хоолнд хийсэн. Тэгээд ингээд үнэр нь айгүй гоё үнэртэй. Тэнгүүд нь би гуйгаад ингээд би орой хоол хийхгээ тэгээд нөгөө юм ногоон өнгийн хоолнд дутаад байна. Тэгээ нэг жоохон худалдаж аваад. Будаага эдэр чи будаатайгаа хольж итгэхэр гоё заяа. Тэгээ. Би нөгөө будаа аваад болохоор харин. Наадас ч будаа. Вау! Энэ ямар гоё амттай будаа юм. Ийм уурт нэрхэн. Би агшаасан. Ямар гоё агшаасан. Би амталж шарсан. Тийм ээ гоё юм. Энэ удаад айгүй зүг будаа авсан байлээ. Өмнө нь буруу авсан. Өмнө нь буруу будаа аваад нөгөө sticky rice гэдэг үг надад хэлээдсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө наалдамгаа будаа гэдэг чинь энгийн будаанаас өөр юм билээ шүү дээ. Гэтэ чанаад идсэн үү? Тэнгуут нь зүгээр чанаал идсэн. Идэггүй хайж болохгүй шүү дээ. Хайр хүмүүс байхаа. Тэгээд яаж иж байгаа л болгоо. Тэгээд би уг нь нааша авч явмаар байсан юм. Үлдсэн байсан л та. Гэтэ бас за 3 хоног тэгээд нэг жоохон будаа бас даанч тэгээд хайсан. Би ингэсэн хаа. Уул нь лаусаас нэг 2 бондгор лууван 4 ширхэг саримслаа уутанд ингээд тэр чинь юм жижиг уут ингээ хийсэн чинь хайцсан. Тэгээ би яхаа үнчээр хэлээд тэр бол угаасаа миний буруу юм чинь тэгээд нэг өчигдрийн худалдаа авалтынхаа хүнсээр хэлээ. Ямар гоё амттай хоол вэ? Энэ хоолыг ер нь очоод дахины махыг бас ингэж амталчвал зүгээр юм шүү. Хөлс гарч байна. Ямар гоё юм бэ? Тасархаа. Та нар өөрсдөө өсөг болохоор битүүр чи одоо өдөр чөнгөө. Та нар ойлгохгүй л те. Та нар дап болж байна уу? Гол амар өсөж байгаа. Ингэж идэх чинь та нар яг энэ процессыг 21,000 шаванд ороогүй хүн бол ойлгохгүй. Тэгээ өнөөдөр тэр хоол ээжээ. Эдгүй ингээ бас хараа сууч. Тэгэхэд бүр ингээд ярьж байгаа шүүс асгарсан. Яжаа тэр яг Таиланд хоол бол юм хурц бас амтлагч. Тэ. Араа өтгөн болцсон байна. Үгүй амар. Битүүр. Амин чанар өөрөө уураг болохоор таныг бас дархлаа. Уургийг тэгээд шууд ингээд шоколадтай холж болд юм уу? Болно шүү дээ. Миксертэй. Чи зургтаа асуужаад ямар сууг үзэж байгаа? Оо, ингэсэн. Оо, мартсан биш.
зургатан дээр амар гоё клип мэлдэв ч юм уу айгуу гоё юм тавина гэж бодохгүй орж ирээ хоол идэхэд бас тэгсэн чинь мартчихж реклам гарчиж. Би ч ингэрсээ бүгтгэнээс тонтгон жуулаа гүгэж. Би бүр түрүү ингэж бодсон штэ нөгөө нэг амтны хүрээлд явж байхдаа нэг цэцэг тастаад ирэхгүй яа. Тэгсэн бол энэ ч нэ ингэж хийчихв ширээн дээр гоё харагдах байсан юм байна гэл. Доор жуган цэцэг байсан штэ буудлын ресепшн дээр тийм. Зарж байгаа юу? Үгүй. Сая би ороод ирэхдээ аваад ирдэг штэ. Тэгтээ ч хөхгүй л хэл та. Ааги төрүүлж байгаа хаа гэж би ер нь бодож байгаа. Би болохоор таныг харин угаасаа л нөгөө хүмүүс өрсөлдөж байгаа болохоор би нэг л тэгж бодоод байгаа шүү. Тийм ээ. Та тэгтээ одоо 5 хоног шүү дээ. Удалдаа болт нэмж авахаар байна. Аа шүү дээ. Одоо маргааш очоод. Тийм би одоо өндөг бас авмаар байна. Одоо маргааш очоод бүх юм аавна. Хэмдэр тэгтээ эдгээр хүний үнэтэй байгааг мэдэхгүй байна. Өндгийг бол мэдсэн. Ах будаа помидор эдэр авсан гэхээр би юу ч мэдэхгүй байна. Нэрнгээс нөгөө юу байхгүй. Нөгөө мөнгөний юу байхгүй. Мэдрэмж гэх юм уу юу гэх юм. Би яг жилийн өмнө ирсэн болохоор баатыг яг нөө Монгол мөнгө хоёрыг харьцуултыг сайн бас гайгүй мэдээд байгаа л. Тийм. Надад бол лаост бол бүр юу ч байгаагүй. Лаост бүр хэдэн төгрөгөөр би яг Монгол мөнгөөр хэдэн төгрөгөөр юм авсан юм байгаа юм бөө мэд бүр манарцсан. Лаост бол яг нөгөө $3 л гэж бодоод яваад байгаа шүү дээ. Тийм, $3 солиулсан шүү дээ. Тийм. Гэтэ ер нь лаост $3 хоёул арай хүрсэн юм шиг л тийм. Одоо энд $3 арай олон. Тийм, одоо хоёулаа сурж ах шиг. Харин одоо олонгод хүнсээ бас наашаа цаашаа болгож сурч ах шиг. Эхний худалдаа авалт эхний зах хоёр жоохон тэлт нөрсөн. Яг 3. Яг 3-ыг солиулаад нэг жоохон нэг хідэн юуттай ирсэн чинь тэр чинь энд ирээд солиулахад хідэн бат боллоо. 10 бат боллоо. Таны бат 10 бат гэвэл за яг л юу юм бэ? Хоёулаа ер нь ойролцоо яваа. Гэхдээ яг худалдаа авалт хэд дээр хийж байгаагаараа ш. Тийм харин чи төрүүлж байгаа хаа. Үгүй. Угсаа би чамайг төрүүлнэ гэдэгт бол итгэлтэй. Мэдгүй. Би тэгээ нөгөө чамайг тооцоо моцоо нарийн хандах байх гэж бодоод аль болох нөгөө төсөөлөлдөө чамайг амар сайн нарийн байгаа, амар хэмнэж байгаа гэж бодоод тэгэхээр би огоогоос илүү байх ёстой гэсэн нэг юм хүсэл надад дотор төрчөөд тэгээ тэмцээд байгаа шүү. Гайгүй тэнцүү явах хаа. Одоо сүүлийн хэдэн өдөрт яг зүгээр уустай. Гоё яана. Чи ирээд анх удаага энэ хол идэж байна. Тийм. Би бас энд ирээд анх удаага ийм хол идлээ шүү дээ. Гоё уустай. Хоёрдугаар хол идэж чи яасан сайн. Би ингэдэй яриа. Окей. Би наад шөлтөө нэг аяга яг энэ шөлтөө хоолыг идээд нэг аяга энэ будаа идээд бүр нам цадтай. Тийм байна. Би одоо ингээ бүр бас бүр ингээд хөлс мөс гараад бүр ингээд юу ч орохгүй болтлоо цадчихтэй. Тэгэд хэсэг өлсөхгүй. Тэгэл өлсөн гэж. Тэгэл өлсөн. Надад ч айгүй эрүүл байгаад байгаа шүү. Тийм би ер нь дахианы мах тэгэл өндөг ловн гэж ер нь бас жоохон эрүүл байх гад өнөөдөр болохоор таныг бас гоё амттай бай гэж бодож амтлагч хийлээ. Шарцсоор хуурлаа. Тэгээд тэр Таиланд ногоогоор амтлаа. Тэгээ би өнөөдөр бас оогийн тоол хийж өгж байгаа юм чинь гэж бодоод энэ шүлээ амттай болох гээд нөгөө сонгон сармис улаан лойл 3 бүр шарлааш нөгөө яг хийдэг зарчмаар нь. Хуураад. Тийм шарж мараад тэгээд чанаад өөртөө болохоор тэхгүй юм. Өөртөө тэхгүй шүү дээ. Усуулаа, буцлаглаа, өндгөө хэлээ. Тэгэхээр та ядарч байгаа юм байна. Энд чинь би чинь бас дахианыхаа шүүх мөлийг уугаа яваад байгаа байхгүй юу? Үгүй ядрахгүй шүү дээ. Ягаад тэгэхээр ингэж байгаараа. Одоо тайлбарлаад байна. Наад олонд чинь улаан лойл байна. Шүл байна. Уураг байна. Сармис байна. Будаа байна. Нүүрс ус байна. Би нүүрс ус, уураг, сахар бүх юм нөхчөж байна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол нэг ядрах юм бол байхгүй. Нэрээ тасралтгүй нэг ч хоёр дугаар хол идэг юм уу та? Нэг ч идэг шүү дээ. Хэдүүлээ хоёулаа хамт гадуур тэр айлд очиж хоол идэхэд л идсэн юм уу? идэж байгаа тийм. Би бүр өнөөдөр жам тоол хийж өгөө 2 өндөг зарцууллаа шүү дээ.
Хоёрыг гэж. Тий. Хоёрын хоёр өндөг. Хэдэн баат вэ? Хэдэн баат вэ? Нэг өндөг одоо хэдэн баат вэ? Тий. Оо ингээд бодоотой шүлэлч. Тий, ингээд бодоотой шүү. Ингээд идчих тэгэхгүй би чи. Тийм байна. Цадсан уу нэрээ? Цадаагүй мүү? Айгуу тийм. Би чамаг арай одоо бүгдийг нийтэх гээд байгаа юм бах та гээл. Отлаа. Цадсан амар гоё юм тань. Тэгээ сайн нөгөө будаанаас нэмээд итсэн чи бүр цадчихлаа. За. Огидо. Баярлаа. За. Баяр хүргэе. Тэгээд Төрүүлээрээ хаа амжилт хүсье. Энэ амар гоё юм таас. Нача эрүүл мэндийн шик. Тэгж нэрлэдэг байна. За маргааш Паттайя явна. Нэг мэдсэн чи хоёулангийн 10 хоног ингээд 5 хоног өнгөрчих жоох. Харин чи тал хувь нь Одоо 5 хоног тойлоо. 5 хоног гүрийчих юм бол тэгэл. Баданда. Энэ дугаарын төгсгөлд хоёр оролцогч дөрмийн дагуу бие биедээ зориулан сэтгэл гаргаж хоол хийж өглөө. Аль аль нь өнөөдөр очсон айлаасаа ердөө нэг баатар хоолндоо амт нэмэх ногоо худалдан авч үлдсэн хүнсээ маш нарийн тооцоотой ашигласан юм. Барсаа өөрөө будаага бараг амталж идэггүйч Огид зориулан тусгайлан амталж өгсөн бол Оги Барсаад зориулж химнэн хэрэглэж байсан дахианы маха баавар цайны шагналаас үлдсэн шар тосоор хуурч илүү амт орууллаа. Мөн ивент итгэгчийн амин чанар уургийг Golden Gobi брэндийн шоколадны кремтэй холж амтад шейк хийсэн нь энэ оройн бас нэг онцлог хэсэг байлаа. Энэ орой хоолны хамгийн гоё нь амтандаа биш. Харин бие биедээ зориулж гаргасан сэтгэлдээ байсан болов. Хязгаарлагдмал хүнс нарийн тооцоотой төсөв дундч нэгнийхээ төлөө илүүг бодож хичээж байгаа нь энэ мөчийг илүү дулаахан болгож өнгөрөөлөө. Зя. Өнөөдрийн том өдөр өнгөрлөө. Ахта хоол хийж өглөө. Ахынхаа гарын хоолыг идлээ. Янзын сайхан л байлаа. За одоо нүрээ цэвэрлээд селянагаа өдрөхөд унтаж амрын маргааш бас том өдөр байгаа. Паттайя руу явна. Тий одоо харин үлдсэн өдрүүд дээр яахгүй л чинь нэг төрөний ч зөрүү гарч мэдэн шүү. Тий. Тийм учраас жоохон болгоомжтой. Яг л нөгөө нэг би ялж байгаа юм чинь гэж бодож хэрэглээгээ тансаглуулж болохгүй. Яг энэ чигээрэл дэглэмээ барих хэвээр. За баярлаа. Өнөөдөр сайхан өдөр байлаа. Өнөөдөр ингээл өдөр болгон гарахтаа за өнөөдөр эртэрж унтнаа л гэж боддгийг. Тэгэл чаддгүй. Одоо ингээл 10 цаг өнгөрч 10:30 болцсон. Тэгэл за одоо ингээл харин 10:30 гэдэг чинь 30 минут утсаа ухчаад 11 гэд унтахыг бодно. Баярлаа баяртай. Өглөө болзээ баяртай үзэгчтэй баярлаа. Хамт байгаа та бүхэндээ маш их баярлаа. 21,000 реалити шоуны 6 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Маргааш манай хоёрыг дахин шинэ хот, шинэ мэдрэмж, аяллууд хүлээж байна. Энийг ингээд зүгээр ингээд ороход ингээд амтлагаа болгоод юм гоё шигсэн дахиад ингээд будаатай өгдөг юм байна л та. Ихнэртэй зориулж өрсөн цогцлбор газар гівүүдээ. Холбогдчихлоо. Өнөөдөр юм идэж болно гинэ. Амьдралтай хотоо зан үзэж чинь. Яг голдно онсон сая. Чи очсон биш. Гэтэ энэ оноогоор болохоор чинь би чинь доор мор юмсан.